Сабацхан уу эрхэм үзэгчтэй. Эрүүл мэндийн мэдээллийн дархлаа тогтоох вакцины шоу нэвтрүүлэгтээ тавтай морил. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monfatrade компани ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид өөрсдийгөө сонирхолтойгоор танилцуулах болно. Сэлэн гэдэг нэг сайхан аймаг байдаг шүү дээ. Тэн дотор одоо Шаамар гэдэг маш сайхан сум байдаг. Шаамрын сахилгуу шаарж аал үе түмэн байна. Өгшөөгөө мө та. Жаал ивэрэлээ. Жаалараад байгаа юм байна. Үнэн шудраг өөртөө итгэлтэй Немо ирсэн байна. Залуу хүний зөв бодол жүжигч авах юм байна. Бодолтой гэдэг. Яг зөв бодлоггүй юм байна. Амьдрал минь тэр чихтэй аялалгүй их шиг үлээ. Дэлгэр маань ирсэн байна. 5 хүнтэй зэрэг гэрэлтэж хажуугаар нь нохоо гуцгад өөдөөс нь гуцах чадвартай навчаа байна. Басна чадвараа хэлчихсэн. Үнэхээр гоё. Наа чи баг үг нь арилахгүй хатгалж ивэл гоё байсан юм да. Хамгийн сонирхолтой. Самраа эргүүлээ нөгөө талцсан бол тий. Урилгыг хүлээн авч ирсэн эрхэм эмчнэрээ танилцуулъя. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хавдар судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ариун Амч хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Сайн байна уу? Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн халдвартын эмч, анагаах ухааны магистр Мөнх Ундрах хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Зочин оролцогчдоос нэвтрүүлгийн ихэнд энгийн мэдлэгийн тест асуумж авдаг байгаа. Асуумжинд хариулахад бэлэн үү? Билүү. Оролцогчид бүгдээрээ вакцины шоу нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Monfatrade компани бэлгийн эзэн болох болно. Ингээд Дадаа. За ингээд ихний асуулт анхааралтай сонсоорой. Хүн хідэн бөөртэй вэ? Гэхдээ илүү бөөртэй хүн байдаг гэдэг чинь. Хоёроос илүү өгч байгаа юм уу гэдэг. За хариултыг аваарай. Илүү байдаг шүү л гэсэн үг шүү. Буруу үдм оролцсон. Бүр доош хараад байж тийм болоо эсвэл. За ингээд зөв хариулт болоо. Мэдээж 2 бөөртэй. Баярлаа. Оролцогч Немо 1-2 бөөр гэсэн одоо Биш асуулт нэг гэж яахгүй байдаг даа гэж бодлоо. 1.2 бөөртэй болоо эсвэл. За 2 дугаар асуулт анхааралтай сонсоорой. Хүн хідэн хавиргатай вэ? Оо яадгүй лээ. Яс тоолоорой. Нэг Хамгийн тоолох боломжтой. Хамгийн тоолох боломжтой нь манай Немо л шиг байна да. Ер нь хавиргаад тоолох. Немо хэд вэ? Баал ах мань байсан бол хичнээн аштай. Хоёр талаа хойлон оролцсон тий. Тийм шүү. Нэг тал тэгэж асуухгүй чи бүгдийг хэлэх байх л да. Нэг нь гасчул гасчих. Оролцогч отон хоёр хаашаа л хараад байна да. Над руу хараад байгаа. 26 болгоч. Чи хоолоод байгаа юм. Үгүй. Хариултыг харцгаая. Эргүүлээ. 15-аас 20. 15-аас 20 орчим гэхэр ч одоо тэг хүн янз янзын 15 гэдэг чинь жоохон сонгоо байна уу жоохон. Тэ. Тэ. Авдаа шүү дээ бэлтгэхэд болгоод зарим хөнгөлүүлж авахуулаад байдаг. Юу ж авах юм бэ? хавирга авахулдаг тохиол бий ихтэй. Заслын аргаар тий. За оролцогч дэлгэрмаа та яагаад 26 гэж хариулсан юм бэ? Тоолж үзсэн үү? Ер нь тоологч гин үү таны хавирга? Тоолохгүй байна. Энийг тарга твэрээ араас гэж. Тэ энэ тарга твэрэг байна. Ковидын 2 жилийн тарга твэрэг авчаад тахчих. Тэгэл нэг талдаа 13 болов гэж бот. За зөв хариулт бол 12 хос буюу 24 ширхэг юм байна. За баяр хүргэе. Тий. Та ч надаас хуулчлаа л да сая. Би надад хараачгүй шүү. Агааралтай сонсороо. Хортой эд шинээр үүсэж бий болохыг анагаах ухаанд юу гэж нэрлэдэг вэ? Хоогийн хааг яахгүй. Хорт хавдар. Тий, бүр Хавдар. Энэ бол тодорхой бичих хэрэгтэй байх тийм ээ. Тий, бүр хоогийн хааг гэж. За хариултуудаа эргүүлье. Самраа эргүүлээрэй. За баярлаа. Хавраар гэвчдэг шүү дээ. Хавраар гэв. Хавраар гэж. Хавраар гэж тийм үү? Ич вэ байхгүй. Үгүй дараагийнх нь дэ үсгээ их сонирм. Дээгээ эр үсэх шиг Харин бичсэн шүү дээ. Оо. Нэг зураас гарцсан байна тийм. Хавдар. За энэ бол ойлгомжтой. Хорт хавдар. Асуултын хариулт бол хорт хавдар. Ер нь танаа ангийнхан чинь өнөөдөр их тийм Өнөөдөр дандаа сэрэг хичээлээ хийсэн хүмүүс байна. хичээлээ хийсэн. Гэрэн даалгавраа хийсэн. Нилийн сэрэг хүмүүс ирсэн байна. Шөнө 12 хүртэл бэлдсэн байгаа. Асуумжид амжилттай хариулсан та бүхэндээ баяр хүргэе. Та бүхэн бүгдээрээ Monfatrade компани энэхүү бэлгийн вакцины эзэн болж байна. За ингээд бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Хорт хавдар. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол гэр бүлийн аз жаргалыг нэг мөсөн сүйтгэдэг зүйл. Ямар ч чимээ өгөхгүйгээр чимээгүйхэн бие дотор өсөж үрждэг аимшиг төвчин хорт хавдар.
Жилбэр өсөн нэмэгдэж байгаа хорт хавдартай өвчтнүүд. Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол яах байсан бэ? Бүрэн эдгэрэх үгийн тодорхойгүй энэ өвчин шаналл дундуур дахиад ганц өдөрч гисэн илүү урт наслахыг хүсэх хүсэл. Хорт хавдрыг яаж даван туулж чадах талаар эцэс төгсгөлгүй судалгаа шинжилгээний үндсэн дээр олж авсан хорт хавдрыг эмчлэх эмчилгээний арга. Хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдаж эхний үе шатанд онцлогдох нь эмчилгээний үр дүн болон бүрэн эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг. Гэвч Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа 1-р, элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтаараа тэргүүлж байна. Тиймээс өнөөдрийн вакцины нэвтрүүлгээрээ хорт хавдрын талаар мэдээлэл агуулсан хорт хавдар дугаараа бэлдээд байна. Танд ч ирж магадгүй хорт хавдрын айдас түгшүүрээс хэрхэн гарах аргыг бид танилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Астрия хамгийн өндөр антиоксиданттай тул таныг хорт хавдраас сэргийлнэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ингчин эрүүл мэндийн цай. За тэгэхээр хорт хавдар гэдэг үгийг сонсоход л ер нь тэнгэр хөмөрх шиг л те аимшигтай мэдрэмж төрдөг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж нас баралтын үзүүлэлтээр илэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд 1-р, улаан хоол умаан хүзүүний хорт хавдраар дэлхийд 3-р байрт орж байна. Монгол улсын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны 2-р нь хорт хавдар бас ордог юм байна. Ер нь хорт хавдар гэдэг зүйлийг сонссон уу? Уучлаарай асуухад жоох эвгэл асуулт байна л да. Тохиолдсон. Манай ээж бол илэгний хорт хавдраар өнгөрсөн. Тэгээ одоо гээд 4 жил болж байна. Ер нь бол хэцүүлтэй. Тэгээ одоо нөгөө өөрөө бол ерөөсөө нэг жаарих ууж, нэг тусалж жаарих ууж, нэг ширхэгч тамиг татаж үзээгүй. Тэгэл багтаа нөгөө шиприснээ шар авсан. Тэгээ өөрөө насаараа совилогч байсан. Тэгэл маш их тустай харьцдаг учраас ер нь бол тэр вирус л одоо явсаар гол илгийг хатруулаад тэгэл ер нь бол Монгол тэгэл манай монголчууд агаар магаар айхдаг шүү дээ. Нөлөөлөх өвчин нөлөөлөх орчин бол амар шүү дээ. Хүмүүс за яг эннээс л боллоо. Энэ л хамгийн гол шалтгаан боллоо гэж ярьдаг болохоор бид 2 шалтгааныг онцлон бэлдсэн. Хамгийн эхний шалтгаан бол гэр бүлийн удамшил болон амьдралын зуршил. Хорт хавдар үүсгэж байгаа хамгийн том шалтгаан бол гэр бүлийн удамшлуу эсвэл амьдралын зуршлуу гэдэг талаар эхнээс нь ярилцах хэрэгтэй байх л та. Та бүхний бодлоор аль нь юм бол? Аль нь. Гэтэ амьдралын зуршил илүү давмгай. Тэгтээ яг удамшил байлаж гисэн сэргийлж болно шүү дээ. Зүв нөгөө нэг бас нэг амьдралын хөвшилтэй байж болно шүү. Гэтэл удамшилтай дээр нь амьдралын хэв маяга тэгэл замбраагүй байх юм бол нөгөө удамшигдсан байдаг юм дээр чинь аваачаа замбраагүй байгаад улам сэтрэл одоо яа гэв те бүр бүх нөхцөл нь бүрддэг байх л та. Гэхдээ гаднаас нөгөө тэр вирусыг авах одоо манай ээж шалтгааныг хэллээ шүү дээ. Тэр чинь одоо эрүүл одоо арх хууш тамиг татдаггүй гэдэг чинь ч одоо асар эрүүлдэл орж байгаа ш Монголын нөхцөл те. Тэгэхээр бас нөгөө нэг энэ тусах процесс нь янз бүр байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь ингээ маш олон удаан жил үргэлжилсэн байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг л одоо хамгийн гол нь шинжилгээ өгөх л одоо ерөөсө шинжилгээнд хамрагдаж өөрийгөө эрт илрүүлэх л хамгийн чухал. Тэгэхээр тодорхой асуух хэрэгтэй юм шиг санагдлаа л да. Гэр бүлийн удамшил байд юм уу, амьдралын зуршил байд юм уу те? Аль нь илүү нөлөөлдөг юм че? Хорт хавдар маань үүсэх олон нөхцөл шалтгаанууд байгаа. Жишээлбэл одоо хувь хүнээс гэвэл за удамшлын генетикийн шалтгаантай үүсч болно. Дараа нь нийгмийн гэдэг нь би юу онцлох гэдэг нь гэхээр одоо уушгины хавдар сүүлийн үед маш их ихсэж байгаа. Ялангуяа манай улсад. Энэ болохоор яалтчгүй та бүхэн мэдж байгаа агаарын бохирдолтой холбоотой. Дээр нь бас нийгмийн стресс гэдэг юм бас тухайн өвчнийг одоо үүсгдэггүй маа гэхэд амжирахад бас нөлөөлөл үзүүлдэг. Эцэг их нь хорт хавдраар туссан бол одоогийн үр хүүхэд нь хорт хавдраар тусах магадлал багадаа 2%, ихтэй 9% хүртэл нөлөөлдөг юм байна гэсэн ийм бас мэдээлэл байд юм байлээ. Бас харьцангуй гайгүй гэсэн нэлээ багталтай юм тийм ээ. За ингээд дараах зохиомжийг хамтдаа үзсэн орцгоё. Эцэг их нь хорт хавдар туссан бол одоогийн үр хүүхэд нь хорт хавдар тусах магадлал багадаа 2%. Ихтэй 9% хүртэл нөлөөлдөг юм байна. Ген буюу удамшлын нөлөө 5%, амьдралын хэв маяг 95%.
Энэ эмнэлэгт үзүүлж үзээгүй юм чи анх болоод энэ бодож байна тий. Тийш үзүүлэх юм уу? Эндээс номер авах юм шүү. Тэр шүү. Баярлалаа. Дөрөв угаасны үйлчлүүлэгч угаан цонхонд очно. Дээдлийн дарах юм уу? 212 хоёлаа 5 оны дараа юм байна. Тийм байна уу? Тэр чи сууж явах уу? За тэгээд суучлах бас. Чи та ер нь хавдрын хяналтанд орох хэр удаж байгаа вэ? Хүргээ ахыг ажиллаа зохицуулаад тантай хамт явжээ гэж хэлээ. Их чинь өвдөө хөвцчихэр нь ах чинь л амьдралаа зохицуулж штэ. Чи ч гэсэн одоо явж ажиллаа бод. Яваа. За. Би ганцаараа чадсан штэ. Ингээ чи ирсэн дээр бас шинжилгээ өгөх. Энэ хорт хавдар чинь бас удамшдаг гэж шүү. Удамшдаг аа. Тийм ээ. Тийм үү. Өнөөдөр хааштай ажилласаа бүтэн чөлөө авцсан юм чинь шинжилгээ өгч яав тий. Тэгээд ирсэн дээр өгч. Хэд хоногийн дараа Чиний шинжилгээний хариу гарсан. Сайн муу хоёр мэдээ. Муу нь гэвэл өхний хавдар онцлогдсон чинь. Сайн нь гэвэл чи маш эрт ирсэн учраас бүрэн эмчлэгдэх боломжтой. Өхний хорт хавдар бол ер нь эрт оншилчих юм бол 98% идэрэлттэй байдаг хавдар байгаа. За энэ шиг ингээд харах юм бол одоо энэ хоёр өхийг харьцуулаад харна шүү дээ, тий. Тэгэх юм бол ингээд тодруулаад харах юм бол энтэл ингээд хоёр харж штэ. Тэгэхэд энэ хэсэгт ингээд нэг жижигхэн асимметрик өөрчлөлт байгаа. Тэгэхээр энэ бол хавдар байх сэжигтэй гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэмэлтээр одоо нэмэлт шинжилгээнүүдийг төлөвлөөд дахиад эхо харж яаж энийг батлана гэсэн үг. Нэвтрүүлгийн хамтрагч витамин D 4000 өдөр бүр нартай. Нэвтрүүлгийн хамтрагч Anvimax ханиадны анхны тусламж. Бодит амьдрал дээр нэг гэр бүлийн ах дүүс ч юм уу те ижилхэн хавдраар өвчлөх тийм магадлал байдаг эсвэл иймэрхүү өвчтөн тань дээр ирж ив юм чи. Ер нь би хавдар судлалын үндэсний төвд одоо 20 гаруй жил хорт хавдрын хими эмчилгээний эмчээр ажиллаж байна. Миний энэ ажиллаж байсан туршлага дээр бол бас нэг гэр бүлийн хүмүүс хүүхний хорт хавдраар өвдөх, за бүдүүн гиз хотоодны хавдраар өвдөх аав нь биш байлаа гэхэд хамаатан сад нь өвдөх тохиолдол байдаг. Тэгвэл энэ бол маш бага хувийг эзэлдэг. Нэг юм асууж болох уу? Одоо ингээд амьдралын одоо маш зөв одоо хэв маягтай тэгээ бас спортоор хичээлдэг ч гэдэм үү те. Тэгээ ер нь ингээд харахад бол айгүй сайхан тийм ив эрүүл мөртлөө ер нь ингээд хавдрын шинж илэрсэн тийм өвчтөн тань дээр ер нь ирж исэн үү? Манай нэг өөрчлөлөгч 70 эттэй хотоодны хавдартай өвөө ирж байлаа. Өвөө надаас айхтар асуулт асуусан л да. Ах нь одоо ингээд насаараа дэглэм, хоолны дэглэм маш сайн барьдаг байсан. Ерөөсөө айрхтаар сууж байгаагүй, тамхи татж байгаагүй, спортоор банк хичээлдэг. Тэр өөрөө биеийн тамирын багш хүн байсан. Тэгээд ингээд хотоодны хавдар тусчлаа. Би одоо яах ёстой вэ? Яагаад ингээд бүр ингээд миний өрөөнд уйлаад би яг тухайн үед бол бас 20 эдтэй залуу юмч байсан. Надад бол энэ бол хүн цохилт санагдчихсэн. Тэр хүн хэдийгээр ингээд дэглэм сайн баримталж байгаа боловч шинжлэх ухаан хөгжөөгүй аав нь гэхээр мэдээж нэлээ одоо настай өмнө одоо өнгөрцөн байсан. Яг аавыгаа ямар өвчнөр өвдсөн гэдээ асуухад бол мэдэхгүй байгаа даахгүй. Тэгэхээр энэ бол удамшил нөлөөсөн байж болно. Телевиз үзэж байгаа үзэгчид дэглэм бариад бас л тусчдсан байж тээ гэж ойлгож бодож болохгүй. Дэглэм бариад сайн байх хэрэгтэй. Энэ бол маш их эрсдлээс хамгаалж байгаа. Нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт муу зуршлаас үүдсэн хорт хавдрын тухай ярилцъя. Ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Энэ дундаас хорт хавдар үүсгэх шалтгаануудыг задлж харуулсан хүснэгтийг харцгаая.
Амьдралын буруу хэм маягтай тэр дундаа хоол хүнснээ зохисгүй хэрэглээ. Хорт зуршил нь маш их нөлөөлдөг гэдгийг харж болно. Тиймээс хорт хавдар тусах магадлалд удамшил гэхээсээ илүү амьдралын буруу зуршил хамгийн ихээр нөлөөлдөг гэж хэлж болно. На тамхиа болооч чи. Гарч татаач на тамхиа. За битгий ян шат бай. Ястаа нэг хүүхэд утаа ичлээ зүгээр тамхины утаагаар. Ингэж гахад цацсан тамхи татах ямар шаардлага байна чи? Чиний энэ муухай тамхины утаанд чинь 20-30 жил л амьдралаа энэ чинь. Чи ядаж энэ ач зээгээ боддгоо мө? Битүү хар утаа болгочоо сууж яах юм. Чиний наад энэ муухай утаагаар чинь амьсгалаа дагааг мэдэж гинөө чи ер нь. Гарч энэ балкон дээр гарч татах. Стан хүүхэд жоохот ерөөсө бүгдийг нь утаа ичих юм зүгээр. Хэдэн жил тамхи татж байгаа вэ? За 30 гаруй жил татж байгаа байх шүү. Танд уушгины хорт хавдар илэрсэн байна. Юу нэ? Ийшээ анхаарлаа хандуулгоо та. Энд харах юм бол баруун талын уушгийн шилжижсэн агааргүй болцсон байгаа. Тэгэхээр энэ уушгины агаар дамжих саад замд ингээд хавдар ургаад ийшээ агаар орохгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг бол ерөнхийдөө яг цэвэр агаар орохгүй юм шалжижсэн шинж чинь тэгвэл уушгины хорт хавдрын эрт үед илэрдэг зурган дээр илэрдэг шинж байгаа. Та нэлээд л удаан тамхи татчихтэй. Уг нь тамхиа хайж болохгүйсэн үү? Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын 3 дугаарт уушгины хорт хавдрын өвчлөл орж байна. Жилбөрөө 400 шин тохиолдол бүртгэгддэг. Энэ тоон сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Уушгины хорт хавдрыг үүсгдэг үндсэн шалтгаан бол 1-дүгээрт тамхиталт. Өвчлсөн 10 хүн тутмын 9 нь тамхи хэрэглэдгэн судалгаагаар тогтоогдсон. Тамхи удаан хугацаанд их татах тусам тэр хэмжээгээр эрсдэл өндөр, өвчин хүндрэх хугацаа хурдан гэж болно. 1 жил тамхи татсан хүн 10 жил тамхи татсан хүн хоёрын уушгины хорт хавдраар өвдөх магадлал 20-ыг харьцах нь 100-гийн хэмжээтэй. Хорт хавдраар өвдөх магадлал 20-100-гийн харьцаатай. Йоо, ямар амар юм бэ те. Хөшингэхэд манайхан дотор тамхи татдаг байгаа юу? Баггүй дээ. Байн. Яана хэдэн жил вэ? Бараг жилээс өнгөрцөн үү? жил өнгөрсөн 4-5 жил болсон. Яана. Чи дуурайч тамхи татдаг уу? Гүү. Гүү татахгүй шүү. Ямар аюул вэ те? За яг хуу тамхи татдаг хүн бол ойлгомжтой юм байна. А тамхичин хүний хажууд байгаа хүн ер нь ямар байдаг юм бол ер нь тухайн хүн маань тамхи татхаас гадна яг хажууд нь амьдарч байгаа хамт одоо альсууд ажиллаж байгаа дэрэгдэн татахын дан тамхитал ерөөсөө бас уушгины хавдрын нэг том шалтгаан болдог. Яг тэр хүн татж байгаатай ижил тухайн хүнд бас нөлөөлдөг. За уушгины хорт хавдарт тамхинаас өөр нөлөөлдөг хүчин зүйл юу вэ? Бид нар маш их агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа шүү дээ. Агаарын бохирдолтой холбоотойгоор бол одоо сүүлийн жилүүдэд манай хавдар судлалын үндэсний төвөөр үргэлжлүүлж байгаа уушгины хавдартай хүмүүсийн тоо ер нь ихсэж байгаа.
Тэгэхээр уг нь бол уушгины хавдар бас уршин сэргийлж баг дээр нь онцлох боломжтой юу гэвэл боломжтой. Жилдээ 1-2 удаа эрентгийн шинжилгээнд харуулах тийм ээ. Та бүхэн мэдэн шнэ. Цэжний эрентгийн зураг авахулж болно, харуулж болно. За үнэхээр с ижигтэй байгаа бол компьютер томографийн шинжилгээ харуулж болно. За энэ маань одоо даатгалаас төлбөртөө хийгддэг учраас ямар нэгэн төлбөр төлөхгүй үйлчлүүлэгч маань жилдээ нэг ингээд харуулдаг байвал бид нар бас уушгины хавдраас нэгдүгээр сэргийлнэ, хоёрдугаарт үүссэн байлээ гэхэд жижигхэн хэмжээтэй байх юм бол хаалгаанд ороод дараагийн одоо эмчилгээнүүдийг үр шаттайгаар аваад 5 жил амьдрах, за 10 жил амьдрах хувь маань илүү их өсөөд эрүүл амьдрах боломж олцоог нээж өгдөг юм ба. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань нэвтрүүлэг үзэж дуусаад хамгийн түрүүнд хамгийн ойрхон байх шинжилгээний төвд хандаарай гэж хүсэх байна. За ингээд дараах бодит сурвалжлаганд анхаарлаа хандуулъя. Монгол улсын хүн амын насваралтын голлох шалтгаануудын нэг орчин цагийн хүмүүсийн хамгийн ихээр айдаг өвчин хорт хавдар. Одоо цоо ирүүл харагдаж байгаа боловч 4 жилийн өмнө энэ хүн ходоодны хорт хавдар хэмээх аимшиг төвчний оншоор онцлогдож ёстой тэнгэр хол газар хатуу мэт санагдаж явжээ. Гэвч алтан гартай эмчнэрийнхээ ачаар аюул төвчнийг ардаа орхисон Гамболдбайтай бид уулзсан юм. Ер нь бол өвчнийг авсан хойны араас нь хөөх биш. Ер нь бол урдчлан сэргийлэх үйлдэгт хамрагдаад тухай бүр нь одоо ингээд дурангийн шинжилгээ хийлгээд ингээд явж ирсэн болвол одоо ийм байдалд хүрэхгүй байх ийм болцоо байдаг юм билээ. Хавдар гэдэг өвчний онц сонсоход бол цаазын ял сонссон юм шиг байгаад байдаг манайхан. Энэ бол тийм биш ээ. Хавдар гэдэг өвчин бол эдгэрдэг өвчөө. Эмчтэйгээ, ар гэрийнхэнтэйгээ, асран хамгаалагчтайгаа, хайртай дотныхонтойгоо тэгээд өөрөө нийлээд нэг баг болж ажиллах юм бол хавдар гэдэг өвчин бол ер нь бол эдгэрдэг өвчин юм аа. Яг хавдрын өвчнийг бол эрчилсэн булчин эр зоргоор бол даван дийлдэг юм аа. Нэгдүгээр сэтгэл зүй хэрэгтэй, хоёрдугаар эцэг хүртэл хамт нэг баг болж зүтгэсэн энэ хүн л хавдрын өвчнийг давдаг юм аа гэдгийг бол нийт монголчуудаа хэлмээр байна. Одоогоос 4 жилийн өмнө Гамболдбай нөхцөл байдал ямар байсан тухай болон түүнийг аюул төвчнөөс аварсан эмч, гавьяат эмч, ангаах ухааны доктор, профессор Эрдэнэчир эмчтэй уулзаж ярилцсан юм. Одоо Гамболд маань одоо тухайн миний ярьдаг тэр олон хувьтай байгаа тэр хожуу үе хавдрынх нь одоо нэг төлөөл бол ороод ирж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бол Гамболдын үед бүр амар одоо тэгээд унц тусцсан, тусаалтсан орж байгаа айгүй. Гэхдээ шинжилгээний явц тэр чинь бол хожуу үе хавдрал болчихгүй. Ходоодноос гадна шүү дээ өөр эрхтэнгүүдтэй. Тэгэхээр бид ганцхан ходоод дээр нь хагалгаагүй ш одоо нөгөө хавдар ходоодноос ингээд шилжээд орцсон, ураад орцсон эрхтнүүдийн давхар эмчилгээс өөр арга байхгүй шүү. Яг Гамболд бол жоохон хожуу үе дээрс. Гэхдээ сайхан. Тэгээд эмчилгээ бол одоо ингээд дараа одоо 4 дахь жил рүү орцсон явж байна. Энэ бол одоо яг бидний эмчилгээ бол үндсэндээ бол нэг 2 жил илүү хийгдээд дууссан баг тийм үндсэн эмчилгээ бол. Тэрнээс хойш одоо нэг хяналтын үе одоо ингээд байнга эмчилгээ харилцах чинь одоо энэний зүгээр одоо даван туулаад гарсан хүмүүсийн зүгээр нэг юм жижигхэн битүүсэн юм. Энэ дотроо би түрүүн хэлсэн шүү дээ. Одоо энэ амьдралын хэв маягийн 180 градусаар өөрчлөгднөгөөд тэр одоо цоо шин юутгаад зогцоод ажиллаад ингэ явж байна шүү дээ. Тэгээд энэ дунд нэг юм миний мэдхгүй нэг юм нандин тийм сэтгэлийн нэг үнэхээр хувийн зохион байгуулалт тэр том хүнд өвчнийг давж одоо үдийн зэрэгтэй явж байгаад маш их баярлдаг. Байдгаараа л бид бас нэг сэтгэлийн дэм өхөн төлөө явдаг. Өөрөө биднэрт өөрөө гоё хүн учраас маш гоё энерги өгдөг. Энэ өвчнийг даван туулна гэдэг маань бол нэг цогц баг хувь хүн цогц төлөвлөгөө боловсруулж байгаа юм л да. Тэгээ бидний одоо нөгөө эмчээс өгч байгаа эмчилгээ хийж байгаа одоо эм тарианууд эмчээс өгч байгаа зөвлөгөө, хоол зүйчийн зөвлөгөө, сэтгэл зүйчийн зөвлөгөө цогц болж яж яг нь эдгэрх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр хөдөлгөөн хамгийн чухал. Тэгээ байгальд алхахдаа эрүүл хүн таач байсан мөн адил. Даван туулж байгаа хүмүүс ч адилхан. Байгалаас энерги авч сурах хэрэгтэй. Ялангуяа модноос энергийн солилцоо хийж чадах юм бол таны нөгөө одоо энэ зүрх сэтгэлд байгаа муу муухай атааж өтөө муу муухай сэтгэлийн одоо орхог нь тэр
модтой энергийн солилцоо хийгээд ингээд яхаар угаасаа та айгүй сайхан мэдэрнэ. Би бол ингэж одоо хөдөлгөөн бол ер нь их чухал шүү дээ. Тэр бол нөгөө ингээд дарангуулагдсан нөгөө давхар дарангуулагч хүнд байх ёстой эрүүл хэстэй тэр хэвийн тогтолцоог сэргийг чинь заавал хөдөлгөх хэрэгтэй. Тэгээд одоо давуу тал тэр байна л одоо жишээлбэл одоо тэр их том хаалганы дараа хаалганд орсон хүмүүс бол мэдээж хэрэг хэвтэл байх сонирхолтой болгоос ядарсан. Тэгээд бид нар бол босгодъё. Та босоо хөлөө ядахтаа хөдлөнгөө суу хөлөө өмжлөө суу гамболд дээр адилхан тийм л байсан. Тэгээд би гамболд ингэж бити хэтрүүлчээрээ. Гэхдээ яг л ер нь юм болгоомжинд хонгийн нөхөр бол хэрэгтэй байна. Бос төвөөсөө бод яв гэдэг тэр надыг болохоор бити хэтрүүлчээрээ. Бити хэтрүүлчээрээ ингээд янз янзын тэмцээн уралдаанд орсон яваад шүү. Гэхдээ бас юм бол бас итгэж болохгүй бас тийм. Бид нөгөө түрүүн хэлдэг нөгөө амьдрал маань шал эсрэгээр өөрчлөгдсөн байгаад тэр спорт ачааллыг 100% байсан бол нэг 30% тайд нь барих ёстой л байхгүй тийм. Хувийн асуудал та гэхдээ бол 4 жилийн өмнө Алтан амийг нь аварсан эмчтэй чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн юм. Бүх зүйл утга учиртай сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. Бичигээ харахаар л сайхан шүү дээ. Хаяа. Хэцүүлдэ. Яг хавдрын онц сонсож байгаа үед үнэхээр хэцүү. За илүү. За нэг сайхан тийм үү. За нэг өтөөсөө ирэхнээр. Баш. Явж байгаа. Тэгэхээр бас те өвчнөө ялан дийлсэн биш. Ямар гоё юм бэ те. Хүмүүс ингээл хор тавдар тусцсан гэхээр түрүү нөгөө эмчийн хэлдгээр за ингээл дуусаа гэж ойлгодсон шүү дээ. Ер нь бид нар ч гэсэн одоо би ч гэсэн те тэнд нэг хамаатан садан тэнд нэг найз нөхд гээл тэгэхээр за тэгэл одоо ингээл амьдрал нь дуусч ийн л гэж боддог. Гэтэл үгүй ингээд ийм гоё ингээд даван туулаад ийм хүмүүс байд юм биш үү? Яагаад энэ хүмүүс ингээ гоё ил гаргадаг юм болоо те? Байдаггүй. Ил гараад байж л идэх шүү дээ. Чи олж хараагүй. Би нэг тэгж учиргүй олж хаддаггүй шүү дээ. Гэтэ яг манай нөгөө урлаг соёлын дотор байгаа л да одоо ингээл ятгч мөн хэрдээ ихч маань бас ингээл юу Солонгос улс руу яваад бас өвчнөө дийлээл ирсэн. Дараа нь төгөлдөр уурч Чимбат бас ингээл ирсэн. Ийм тохиолдол зөндөө л байгаа. Гэтэ зүгээр энгийн ийм одоо сайхан хүмүүс бас зөндөө ингэж гоё эдгэрч бас ингэж өөрийгөө ялан дийлт юм биш үү? Энэ хүмүүсийн төлөө бүгд амар гоё ялгдчихдэггүй. Өөрийнхөө сэтгэлийг хэлье гэж бодож байна. Энэ гамбалдгуу бол нөгөө олон хожим үедээ онцлогдсон ходоодны хавдартай өвчтнүүдэд зөвхөн нэг төлөөлөв. Тэгвэл бас хагалгааны дараа хим эмчилгээ хийгдчихсэн. Тэгээ одоо ингээд 4 жил хяналтанд байна. Энэ хүн маань өвчнөө даван тийлэхээс гадна эмчилгээний дараа эдгэрээд хэвийн сайхан амьдарч байгаа олон хүмүүсийг нэгтгээд төрийн бус байгууллага ажилуулдаг. Тэрний төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. За гол нь энэ төрийн бус байгууллагын тэргүүнээр эдгээр ямар зорилготой ажилладаг вэ гэхээр яг одоо сая дэлгэрмаа дуурчны хэлдгээр ингээд онш тодроод ирж байгаа хүмүүст одоо ийм одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байдгийн шүү. Ийм эмчилгээнүүд хийгддэг шүү. Бид нар ингэж даван туулсан шүү. За ингээд энэ эмч зүйлүүд танд одоо энэ талын зөвлөгөөг маш сайн өгнч гэдэг юм уу. Ингээд бүр одоо тусдаа ийм үйлчилгээ үзүүлдэг. Одоо олон тийм хүмүүс тусалж байгаа. Бас их тийм буянтай ажил хийж байгаа ийм мундаг хүн бас нэг жишээ. Цаана аюул олон бас ийм хүмүүс байдаг. Тэгэхээр яг нэг төлөөлөл гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бас мөн яг ийм тохиолдлуудыг яг бодит жишээнүүдийг бидэнд дахиж нэмэлтээр хэлж өгөх боломжтой юу? Би анх 2000 он дөнгөж гаргаад одоо хавдар судалт эмчээр орж исэн. Тэгээд нэг одоо бол 80 эдтэй манай тэр эгч маань тухайн үед одоо 60 эдтэй байсан байна. Тэгээд зөөлөн эдийн хортой хавдартай байсан л да. Эмчлээд одоо эдгэрээд тэрнээс хойш яг 20 жил бит хоёр найзалж байна. За зөвхөн тэр хүнтэй найзлахаас гадна одоо охинтой тэр хүний охин нь 60 эдтэй, тэрний охинтой охин нь сая бас хүүхэд төрүүлсэн. Тэгээд бид нэр ингээд гэр бүлийн найз болсон. За нэг 20 эдтэй охин бас булчран хавдраар эмчлүүлж байла. Одоо 4 хүүхэдтэй болцсон. Өөрийн юм ойтолч охин байсан л да. Одоо ингээд салон ажилладаг. Бас нэртэй манай Монголын брэнд болсон юм байна. Тэр нь би бас сайхан мэдээд ингээд амжилттай, аз жаргалтай сайхан явж байгаа юм түүхүүд бол бас их байдаг. Цөөхөн хүмүүс бид нар дээр эргээд зав амьдралын зав боломж болцоо, бидний бас зав боломж болцоос хамаарат тэр болгон уулзах чаддгүй. А зарим нэгэн ийм хүмүүс бол жишээ болж бид нар дээр ирж биднэрд бас
тухайн хүнээ ингээ олон жил сайхан аз жаргалтай явж байгаад нь ийм мэрэгжил сонгосондоо заримдаа бас баярлж бахархаж явдаг. Одоо ялангуяа сүүлийн үед л дээ бага насны хүүхдүүд маш их юм цусны хорт хавдар, цагаан бөөм, ямар юу гэнэ бас ерөөсөө мэдэхгүй тийм юугаар маш их өвдөж जैन л да. Ялангуяа энэ сошиал орчинд маш их хүүхдүүдийн ингээ зургийг нийтлээл те туслаач гээл тусламж гуйгаал те. Тэгээ айл болох туслах гал ингээл янз бүрийн маш их тоглолтууд болдог шүү дээ тийм ээ. Хандивын тоглолтууд. Тэг их маш олон байгаад байгаа байхгүй. Энэ яг юунаас үүдэлтэй юм тэр нэг цусны гэх нэг тийм. Тэг хамгийн гол нь тэрэнд өртөж байгаа хүмүүс нь дандаа хүүхдүүд байгаа гэдэг. Ер нь хүүхдийн хавдар бол эхний лагсан эрүүл мэндийн төв дээр хөвчлэн эмчлэгддэг. За хүүхдийн хавдар, цусны хавдар, бас л яг том дээжлэхээ одоо ингээд зөөлөн эдийн хавдар, илэгний хавдар ингээд бүгд бас онцлогдно л доо. Гол нь бол ихэвчлэн төрөлхийн байх магадлал өндөр байдаг. Ялах жоохон хүүхдүүдэд онцлогддог учраас ихсэлтийн хувьд бол яг сүүлийн үед нөө сошиал орчин мэдээлэл маань бас их юу болсон байна. Өргөн хүрээгээр хүмүүст нөгөө танигддаг, мэдэгддэг болсон байна. Түүнээс биш ялгаа байхгүй ерөөсөө огцом өссөн байхгүй хүүхдийн хавдар бол байсан. Тодорхой хэмжээгээр бол судалгаагаар бага зэрэг ихссэн байгаа. Энэ дөр бол бас л айгүй олон юмнууд нөлөөлж байгаа. Яг л түрүүний нөгөө насанд хүрэгчдийн хорт хавдрын үүсэлтэд ижилхэн. Тэгвэл бас нөгөө дайны хажуугаар дажин гिचээр бас худлаа тийм юунууд бас маш их байгаа. Тийм учраас бас яг хандив гуйж ингэж байгаа хүмүүсийг маш сайн судлах хэрэгтэй. Тэр болгоныг шеэрлэж одоо тэр тусмаа олонний танил хүмүүс бол тэр болгоныг бол шеэрлэх хэрэггүй. Энд бас их худлаа мэдээлүүд бас байдаг шүү гэдэг яг хэлэх хэрэгтэй бас. Ер нь бол багахан хэмжээний төлөвлөгөө гаргаад багаараа баг ингээд ажиллах хэрэгтэй гэдэг. Эмч таач гэсэн бас хэлж чинь. Тэгэхээр яг уулын мод уртаа богинтой хүний дотор сайнтай муутай гэж хорт хавдрын одоо онш тогтоогдлоо гэхэд гэр бүл нь ар гэрийн найз нөхд нь бүгд хамт байж чаддаг юм уу? Хүн бүр дээр хамт байж чаддаг юм уу? Магадгүй орхиод явсан тохиолдол би сонсч л байсан л да. Ийм жишээ та байвал нэг нүгөө хэлж болох уу? Ер нь хавдрын эмч нар одоо яг өөрчлөлөгч ирлээ гэхэд багаар ажиллах тал дээр л одоо ярьдаг. Жишээлбэл тухайн хүн ирлээ би одоо хамгийн сүүлийн үе маш чанартай сайхан эмчилгээ бий бол хийж өгч болж байна. Гэтэл нөгөө өвчтөн маань за би одоо ингээд нэмэргүй болооч гэсэн юм сэтгэл зүйн бэлтгэл байхгүй, даван туулах тийм чадвар, зориг, өөрийгөө дийлэх тийм хүч чадал багтай. Аль эсвэл ар гэр нь тухайн хүн дэмжлэг туслалцаа байхгүй. Ийм тохиолдолд бол бид нар мянга сайхан эмчилгээ хийгээд тухайн хүнийг асраад сувлаад бол эмчилгээний үр дүн маань бага байдаг. Хорт хавдрын эмчилгээний гол тулгуур баг нь бол ерөөсөө өвчтөн, ар гэр, эмч гэсэн энэ гурван том тулгын чулуу шиг гурван хүмүүс маань нэг цогцоор, нэг зоригтой, нэг зорилттой тэгжээж энэ даван туулж эцээ хүртэл явдаг. Ар гэр нь тухайн хүнийг энэ маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг, маш удаан хугацааны асаргаа, сувилгаа шаарддаг. Тэгэхээр энэ болгонд сэтгэл зүйн дэмжлэг, эдийн засгийн дэмжлэг, ар гэрвийн одоо боломж бололцоо, тайван амгалан байх гэх мэт энэ олон юм нөлөөлж иж тухайн хүн маань тэр өвчнийг даван туулах хүч чадлыг хүнд өгнө. Тэгээ хүч чадалтай болсон өвчтөн маань бидний хийсэн эмчилгээг бол маш сайхан хүлээж авдаг юм байгаа. Зарим тохиолдолд бол хүмүүсийн одоо ар гэрийн асуудал бас биднэрт бол тохиолдож л байсан л да. Одоо хүүхний хавдартай боллоо гэд онцлогдлоо гингүүт бол ар гэрийнхаа хүний гэргийгээ хаяад явах, өөр эмэгтэйтэй амьдралаа зохиох, аль эсвэл одоо орон гэрээ өөрчлөгч гэдэг юм уу, ийм тохиолдолд өвчтөн маань бид нар дээр ирээд уйлна, эдийн засгийн асуудал хүн тохиолдолд бид нар бас тодорхой хэмжээгээр одоо төрийн бас байгууллагуудаа нийлж тусалцаа дэмжлэг үзүүлэх хичээн гэх мэт ийм олон тохиолдлууд бол байдаг. Ер нь хавдрын эмч нарын нэг онцлог бол сэтгэл зүйч, эдийн засагч, ар гэрийн зөвлөгөө, тэгээ яг үндсэн эмч гэдэг ингээд их олон юм одоо мэрэгчлэр бид нар тухайн хүнийг эмчлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Дор хаяж одоо 1 цаг, 2 цаг тухайн хүнтэй ингээд хамтарч ажиллаж цагт нараа зориулж ээж тухайн юм өвчтөн маань би энэ өвчнийг ингэж дийлэх юм байна. Ар гэртээ би ингэж ойлгуулах юм. Ганц хүнийг суулгаж байгаа бид нар ярьдгүй. Дандаа ар гэртээ бүгдээрэнтэй ярьж ээж л үйлчлэгээ, эмчилгээгээ явуулдаг да. Тэгжээж л одоо даван туулах
Энэ бол эдгэрдэг өвчин, эдгэртэл нь эцсийн хүртэл одоо бүгдээрээ хамт олноороо найз нөхдөөрөө тухайн хүндээ тусалж дэмжиж явах хэрэгтэй шүү гэдгийг та бүхэн бас хүмүүст уриалж байгаасай гэж бас хэлмээр байна. Тэг яг нь мэдээлэл яваад байдаг штэ нэг юм хор тавдрыг одоо хүмүүс хор тавдраар бол хөхөөргүй боллоо одоо нэг эм тариа гарч байгаа гэл тэр ер нь баттай мэдээлэл юм уу зүгээр ингээл сошиалаар хөврөөд байгаа нэвтрүүлгөө юу мэдээ юу? Ер нь бол хорт тавдрын үндсэн эмчилгээ мис засал, туяа эмчилгээ, хим эмчилгээ гэсэн үндсэн 3 эмчилгээнд дээр тогтдог. Байсан бол одоо ингээд мис засал, туяа, хим эмчилгээгээд ийм дараалтаагаар явдаг байсан бол одоо эсэргээрээ шинжилгээ маш хөгжсөн. Тухайн өвчтний ямар одоо генийн мутацид орсноос болж ямар хавдар үүссэн бэ? Яг тухайн хавдрын эсийг өхүүлэх ургалтыг зогсоох ийм эмнүүд гарч ирсэн, тарианууд гарч ирсэн байгаа. Хэрвээ тэр өвчтөн маань эрт үедээ онцлогдох юм бол яг тэр байг онсон хим эмчилгээ хийж болно. Тэгэх юм бол тухайн хүн 100% эдгэрэх ч юм уу. Ийм одоо шинжилгээ өөрчлөгдөж гэнэ гэдэг юм да. Хэрвээ эрт онцлогдох юм бол тухайн одоо хавдрыг үүсгээд байгаа, тэжээгээд байгаа эсийг одоо оншилдог лабораториуд манад бол нээгдсэн байгаа. Жил болгонд одоо олон ийм тарианууд гарч ийн, шинэ техник технологиуд гарч ийн. Тэр хавдар бол эдгэрэх бүрэн боломжтой болоод л байгаа. Түрүүн бас ар гэрийнхэн бас ийм тохиолдол байдгаа гэд те орхиод явсан тохиолдол байдгааг сонсон ч үнэхээр сэтгэл эмзэглэж үнэхээр нойл шүү дээ. Айгүй хэцүү сонсогч юм л да. Тэгэхээр би яг одоо телевиз үзэж байгаа вакцин шоу нэвтрүүлгийг үзэж байгаа би үзэгчдээсээ хүн болгоноос би асуумаар байна. Мөн та бүхнээс асуумаар байна. Иргэд ханаа та яг одоо хараад үзээрэй. Хараад хараа. Та анх гэр бүл болж амьдрал зохиохдоо өвдсөн ч хайрлна гэж амласан уу? Хүртэл чинь тийм ээ өвдөх хүртэл чинь би хайрлана гэж амласан уу? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Вакцин шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Хорт тавдраас сэргийлэх нууц нь тогтмол үзлэг онцлогоо юм байна. Тэгэхээр та бүхэн бас энтэй хэр санал нийлэх вэ? Нийлэл 100% нийлнэ. Ер нь бол одоо яста тогтмол үзүүлж ижил хүн мэдэн шүү дээ. Тийм одоо үе байгаад шүү дээ. Нэгдүгээр. Тэгэхээр манайхны нэг зам байна. Надад ч бас яг тэр зам чинь байна. Одоо 2013 онд үзүүлэл юу ч байхгүй нэгэнгүүт насан туршдаа юу ч байхгүй юм шиг явдаг байхгүй юу? Одоо бол навчаад насан туршдаа тийм шиг яг нэг ажилтнаа мэдгүй ер нь хүн нэг эрүүл мэндтэй нэг жоох тийм хойр хандаад байдаг байхгүй юу? Чи би гэлтгүү. Тэгэхээр бол одоо ерөөсөө яг тэр нөгөө эмчтэр яриад байгаа тэр нөгөө нэг тэдэн жилд тийм давтамжтай тий. За тэрийг бол яг жилийн зайтай гэж юм. Яг энэ давтамжийг л Монгол улсын иргэн бүр өөртөө мэдээлэл хэрэгжүүлээд авчвал болчихж байгаа. Одоо би энэ нэвтрүүлэлт орсноор л яг ингээ мэрэгжлийн эмчнэрээс одоо яг нүг туулж ингэж уулзж байгаа учраас л одоо яг толгоонд бол ой татал бол орж байгаа байхгүй. Одоо онцлогоонд ороогүй машинаас явахгүй торгоод ингээд торгож моргож явуулж байхгүй тий. Тэгвэл яагаад онцлогоонд орохгүй хүн торгож болдгоо бэ те? Чигээр хэлэхгүй байгаа хүнийг яагаад торгож болохгүй байгаа? Яагаад тийм хууль тэгчих юм бол бас ингээд нэг хүмүүс ингээ хамрагдаад энэ нөгөө нэг дэлхийд нэгдүгээр байр гэдэг чинь амар шүү те. Тэгэхээр нэг юм цагтаа хүчийн асуудлаар ингээд идэг юм бас зөв юм дээр бас гаргуул яад юм бэ те? Магадгүй энэ санаа Монгол ардын үг биш шүү те. Хүн хэдийн ухаантай ч хэлхээс наашаа гэж. Тий. Ер нь хилээд л байх хэрэгтэй. Одоо яриад байх хэрэгтэй. Яг манай энэ дугаарыг үзээд манай вакцин шоу нэвтрүүлэг үзээд үзэгчд бол нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа гэдэгт бол туйлын итгэлтэй байна. Ер нь бол хандлагаа л бид нар өөрчлөх хэрэгтэй л дээ. Ваа өдөр цаа ууй хоол идээгэн гүдггүй очичдаг тий. Хоёлаа хамт нэг шижлэгийн доорыг бол за дараа 7 хоног хамт саунд сууй. Гоо сайхан дорын морой. Тэгээ хамт шоудыг гэхийн оронд хамт шинжилгээ өгөх нэ за. Тий, тийм болох хэрэгтэй аахгүй ер нь. За тэгэхээр бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Яа, хомсоо бодуулах юмсан. Маргааш хомсон дээр цаг авахаас. Нэр чинь 7 юм хомсоо бодуулаад байгаагүй лөө. Гүй ээ, энэ ч хараа. Сард нэг 2 3 удаа солихгүй бол уйдгартай байс дээ. Гоё л биш дээ. Гүй ээ. Надад таалдахгүй. За тэр яах вэ? Чи надад iPhone 13 авч өгнө гэсэн яасан. Зээл мэлүү хөөцөлдсөн юм уу? Манай ажлын хүүхдүүд бүгдээрээ л 13-тай болсон байх юм. Энэ 7 хоногт яг үнийг хэлээд амжихгүй яараа. Манай ажлынхан бүгдээр шинжилгээнд хамрагдаж байгаа. Зээл мэлүү хөөцөлдөх ямар ч заалгаа хараа. Завгүй байгаа шүү. Юу шинжилгээ вэ? Танаахан ч одоо дандаа залуучууд байдаг үстэй. Хар залуугаараа шинжилгээ имлэг дамлах гэдэг болцсон юм ааш. Залуу имлэг төжүүлж болтгоо гэж шамтгийн хэлж байна. Ядраа тий. Удахгүй авч өгөн заяа хараа төр дэмнэр энэ уцаа барайл байж лээ л да. Мэдгүй юм. Энэ байдлаараа хэдэн жилийн дараа авч өгье.
Манай улсын хэмжээнд жилд шинээр илэрч байгаа 6000 орчим хорт хавдрын 80% нь хожуу шатандаа онцлогдож байна. Энэ нь эмчлэгдэх боломж 20% л үлдсэн гэсэн үг юм. Хорт хавдрыг баг дээр нь илрүүлээд авбал та түүнээс болж үхэхгүй. Жишээлбэл илэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлчихвэл 15 минутанд түлж эмчлээд маргааш нь та ажилдаа гараад явах боломжтой. 80 жилийн түүхт үндэсний их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль. Нэвтрүүлгийн хамтрагч эмч аппликейшн бидний хувьд цаг завгүй эмнэлэгт очих боломжгүйгээсээ болоод олон эрсдэлтэй нүүр тулдаг. Тиймээс эрүүл мэндийн үзлэгийг зайнаас авах боломжийг бий болгосон эмч аппликейшны хамт олонд баярлалаа. Дөнгөж сая харагдсан энэхүү зохиомжн дээр одоо ер нь залуугийн зөв юм уу, бүсгүй зөв юм уу? Залуучууд бол одоо би залуу эмч нь ягаад ч тийм муухай өвчин тусахгүй гэж боддог. Гэтэл бол хорт хавдар яг нас ялхадаггүй. Яг хуу залуу байхдаа эрсдэл багтай тэгээ тохиолдлын тоо цөөтэй. Хэдийгээр цөөтэй ч гэсэн залуу наснд онцлогдож байгаа хорт хавдрууд бол маш юм хоруу явцтай, хурдан дамжирдаг байдаг. Ихэнчлэн тийм хорт хавдрууд бол одоо залуу наснд тохиолддог гэж болно л доо. Хэдийгээр хүн маань одоо амьдрах хэв маяг, гадаад үзэн, гоо сайхан бүх юмд бол анхаарахын хэрээр дотоод гоо сайхан гэж хүний одоо хамгийн гол одоо үзүүлэлт байдаг. Тэрэндээ хамгийн эхлээд одоо анхаарч байвал залуучууд гэлтгүү одоо бүх насны хүмүүс маань эхлээд би эрүүл байна гэдгээ айгүй 100% сайхан юм сэтгэл хангалуун байх юм бол дараа нь бид бүх тэр залуу насаа онцлогийг ингээ урт удаан хугацаагаар залуугаараа харагдах, эрүүл байх одоо хичнээн ч одоо iPhone хэд байдгийг те болтлоо явдгийн тэр сэр болтол нь авах ийм бид нар боломж олцоо бол гарна. Баг дээр нь мэдээж шинжилгээ хийлгээд онцлуулч сайн л да. Гэхдээ одоо хавдар ихний үедээ илэрдэг ямар нэгэн шинж тэмдэг байдгүй. Шинж тэмдэгнүүд бол олон л янз байгаа. Яагаад эхний үед нь онцлох гээд байна гэхээр жишээлбэл манай улсад одоо тохиолдож байгаад эхний 5 байрлалын хорт хавдар бол дандаа хоол боловсруулах замын хавдрууд байгаа. Илэг, ходоод, улаан хоолой, бүдүүнгиц гэсэн. Тэгээ уушгины хавдар орж байгаа байхгүй юу. Тэгэхээр эднэрийг бол оншилж болно. Илэгний хавдрыг жилдээ одоо нэг удаа эхо-меход компьютер томограмд харуулж болно. Ходоодны хавдар дурандуулж болно. Дурандхаар харагдана. Улаан хоолой бас давхар ингээ харагдана. За бүдүүн шулуун гизийг бас давхар одоо дурандаж болно. Дээр нь давхар одоо хавдрын маркерууд өвөрмөц одоо ийм цусны шинжилгээний үзүүлэлтүүд байдаг. Маркер гэж нэрлэдэг. Эдгээр шинжилгээнүүдийг өгөөд хавсруулан үзүүлээд эмчээсээ зөвлөгөө аваад тахад бол энэ маань одоо ингээд орчлогдож болох. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг ийм үед хорт хавдар байж магадгүй гэж боломжлох хэрэгтэй гэсэн 10 шинж тэмдгийн талаар би уншиж байсан л да. Тэгэхээр энд юу багч юм тэгэхээр дуу хоолой сөөх юм уу, царигах, за шүнжэнгөө ихээр халуурч, хөлрөх, хоолны шингэц муудах, дүлж шээх, гороох, шалтгаангүй удаан хугацаагаар халуурах зэрэг нь хавдартай болж байж магадгүй гэсэн шинж тэмдгүүд юм байлээ. Тэгэхээр энэ тал дээр бас зочин оролцогчтойгоо ярилцъя. Энэ шинж тэмдгүүдийн тухайд та бүхэн маань сонсож байсан уу, уншиж байсан уу, мэдхүү? Эмэгтэй хүн болохоор тодорхой юм аа л мэднэ л дээ. Одоо тэгэл жишээл хөхөн дээр бол ямар нэгэн өөрчлөлт гарахтай, хэлбэр өөрчлөгдөх. За тэгээд энэ тэнд нэг юм баригдах тий. Хатуу бит ч юм ингээ баригдах. Тэгээд тэрийг бол айгүй сайн шалгаад байгаа. Тэг ямар ч нэг санаад байгаа юм ингээд жоохон ингээд нэг юм час гэдэг харан сая үзүүлсэн чи ёстой сайхан юу байл гэж байгаа. Тэгээ ер нь бас хөхний хорт хавдар бас ихсээд байгаа тий. Ихсээд байгаа юм шиг байгаа. Тэгэхээр бас эмэгтэйчүүд энэ чинь нөгөө нэг гойрталт мордолт одоо тэгээд нөгөө хүчээр нөгөө нэг тий одоо жирэмслийг таслан зогсоох хэтэрчилд ерөөсөө хөхний хорт хавдар бол аваач тийм шүү. За тэгээд нөгөө юуг бас мэдээд байгаа юм тий. Одоо илгийг бол одоо ингээд яг хараад яг тухайн хүний нүд ингээд ерөнхийдөө ингээд цагаан ингээд шар тоёт болчихдог байхгүй. Тэгэхээр энэ хүний нэг илэг нэг өөрт тэгээд нэг царайны өнгө нэг жоохон нэг юм бор юу хэмтэй нэг тийм тий. Бараа. Яг тэгэл нэг тэр хорт хавдар дээр ээж байгаа дагуул явж хагаад яг тэр царайнууд бол маш олон харж авч. Ерөөсөө нэг юм хар ногоо өнгөтэй тий. Яг л ингээд нэг юм сэвхтэй юм шиг. За энэ хүн бол яг илэгний хорт хавдар байна гэж мэдэгдчихлээ. Тэгэхээр яг саяны шинжүүдээс бол одоо сонсч ирсэн. За саяны хэлсэн 10 шинж тэмдгийн тухайд дэлгэрэнгүйгээр одоо хэлж өгвөл дуу хоолой нь сөөх юм уу царигах нь төвөнхийн хавдар байх магадaltaй.
За шүнжэнгөө ихээр халуурч хөлрөх нь бол тунгалагын хавдар магадлалтай. Хоолны шингэц муудах нь ходоодны хавдар, дүүлж шээвэл төрүүлчих хавдар, гороох нь улаан хоолой хавдар. За шалтгаангүй удаан хугацаагаар халуурах нь бол цусны хавдар зэрэг хавдартай болж байж магадгүй гэсэн ийм шинж тэмдгүүд шүү. Үзэгчд маань ч гэсэн бас нэг анхаарал бодоод үзээрэй. Бие бас хайхрахгүй явах тохиол байдаг шүү, тийм ээ. Хорт хавдрын эмчилгээ хийлгэхээс одоо жишээ нь айж имээдэг олон хүмүүс байдаг юм байл л дээ. Мэдээж тэр л аюу хэцүү эмчилгээл байгаа л бах л та тий. Одоо нөх химийн эмчилгээ гэж яриад байгаа тий. Химийн эмчилгээ хийлгэхээр эсвэл химийн эмчилгээ хийлгэхээсээ өмнө хүмүүс үсээ хусаад байгаа янз янз дүр зураг зөндөө харсан л та. Тэр нь яг ямар ч юм бэ? Тэгэл үсээ хусдаг. Өвчтнүүд ерөнхийдөө бол эмчилгээнээс зүгтаа хандлага бас байдаг. За хим эмчилгээнээс болоод үс унах, одоо хумс харлах, туурах, ядрах гэл ингээл олон янз бүрийн шинж тэмдгүүд гардаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүд, эмэгтэй хүмүүс болохоор хамгийн түрүүнд одоо би хим эмчилгээнд орчих юм бол миний ус унаад би ингээл аюу хэцүү болох учраас би хийлгмээргүй байх гэсэн юм бас нэлээд ярьдаг. Гэтэл тэр бол тодорхой хугацаанд хим эмчилгээ хийгдээд дуусны дараа эргээд ургадаг нөгөө ус маань. Эргээд ургахдаа бүр гоё үстэй юм буржгаар одоо өмнө нь тэр хүн хөрөндөө үстэй байсан бол буржгаар харав сургач гэдэг юм уу ингээд ургадаг. Тэгэхээр тэр бол тухайн одоо эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст гардаг тодорхой хугацаанд л гардаг гаж нөлөө байхгүй юу? Эргээд тэр гаж нөлөө маань эргээд сэргэгдчихдэг. Тэрэнд бол хүмүүс бол сэтгэл санаагаар одоо айж ичих те гадна төрхнөөсөө болж одоо тухайн эмчилгээнээс зүхтааж өөрийгөө бүр их аюулд учруулж өдр болохгүй байна шүү дээ. Найз нь хавдрын эмчилгээнд орох гээд үсээ хуссан чинь дагаад тэгээ сэтгэл санаагийн дэмжихийн тулд ингээд үсээ хуссан шууд өөрийгөө гусдаг. Тийм тохиолдол өдр байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй гэр бүл найз нөхөд дотны хүмүүсийн дэмжлэг маш чухал гэдэг нь харагдаж байна л да. Тэгэхээр бүгдээрээ дараагийн мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Байна уу? Оо тий. Тий. За хүмүүн. За баярлалаа минийхөө. Хийж. Нөгөө имлэг дээрээс ирж байна. Өвгөн минь өнөө туяа эмчилгээгийг чинь эх 7 хоногоос хийнэ гэж байна шүү. Оо, ийм хугацааг чинь болчих юм. Йоо. Алма энэ бүлээн цагаар уучих уу? За та. Им тан гэснээс нутаг явна байгаа. Юу нэ? Гүчиж одоо им тангаа уугаад эхэлсэн явж байна. Энэ эмчийнхээ зөвлөгөөг дагаад эмчилгээгээ нэг тууштай шиг явсан дээргүй юу? Тийш дээ. Би эмчилгээнд нэг л итгэхгүй байгаа шүү. Аава, та дандаа яхаар ингэж өөрийнхөө зөрүүдэлж идэв. Үгүй ястай. Тэр альмагийн ээжийг харалтаа. Хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгээд одоо эрүүл саруу сайхан л явж байна. Нутаг явнаа. Чи ер нь яхаараа дандаа ингэж зөрүүдэлж идэг. Нэвтрүүлгийн хамтрагч MD Healthcare Center. Ариун амчаас асуумаар байна. Саяны зохиомжн дээр гарсанчлан магадгүй эмчилгээг эмээ уухгүй эмчилгээндээ ирэхгүй энэ зөрүүд өвчтөн ирж ирсэн үү? Энэ тал дээр та мэдээлэл өгвөл. Хорт хавдрын яг өвөрмөц шинжилгээ ухаанаар батлагдсан эмчилгээ хийлгэхгүйгээр ямар нэгэн байдлаар тийм ургамал уух, аль эсвэл барайчид байруулах, за им тан уух, дураараа одоо сүлжээний бүтээгдэхүүнүүд хэрэглэх гэх тохиолдол манай хүмүүст бас их байдаг л да. Шинжилгээ ухаан гэдэг бол олон зууны туршид, олон эмч судлаачид судлаад одоо тэгээ үр дүнгээ олон эмч судалгаа институтээр батлагдаад явж байгаа ийм эмчилгээний үндсэн аргууд байдаг. Шинжилгээ ухааны бус эмчилгээг битгий сонгож байгаасай гэж би эмчийн зүгээс та бүхэнд бас уриалмаар байна. За баярлалаа. Гэхдээ ер нь бол хамгийн чухал нь дэглэм урьдчилан сэргийлэх шүү дээ. Тийм ээ манайхаа? Тийм.
Тиймээс бидний бэлтгэсэн хамгийн чухал зүйл бол дараагийн мэдээлэлд байгаа хамтдаа харцгаая. Тэгэхээр яг одоо бидний урд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, хорт хавдрын эсрэг одоо хүний биед маш сайн үйлчилгээтэй 5 хүнсний бүтээгдэхүүн тавигдсан байна. Тэгэхээр нэрс, брокколи, цагаангаа, улаан лойл, ногоон цай гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүд тавигдсан байна. Энэ бүтээгдэхүүнүүдийн талаар та дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд бол манай оролцогчдод өгөөч. Ерөнхийдөө энэ ширээн дээр бол дандаа нөгөө хавдраас урьдчилан сэргийлэх амин дэмүүдийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг тавьсан байна. Тэгэхээр бид бүхэн бол одоо хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна эмчилгээний туршид эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад бас зөв юм аа гэдгийг өвчтөнд бол өөрчлөлөгчдөд нэлээд зөвлөдөг байгаа. Помидор бол цус сайн түлжүүлдэг тий. За тэгээд дээр нь бид бүхэн одоо хүнсний ногоонууд жимсгэн бас идж байхыг зөвлөдөг. Тэгэхээр эдгээр одоо бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ та бүхэн хорт хавдраас урьдчилан сэргийлэх бас нэг арга нь болох юм дэглэмийн хувьд. Нөгөө төгөөр бас хэрвээ одоо ойр дотны хүмүүс маань эмчилгээнүүд хийлгэж байгаа бол эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ хоргоожүүлэх үйл ажиллагаа, за тэгээд дархлаа дэмжих, цус түлжүүлэх эдгээр үйлчлэгнүүд маань сайжрах юм байна гэж бас ойлгож болно. Та бүхэн хоол үнсэндээ дараах одоо урд тавигдсан байгаа энэхүү хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг вэ? Хил хагдахаас бол битүү хэрэгэлдэг байлаа. Тий. Одоо хил хагдаад олдохоо байлаа. Одоо ийм л байна. Олдсон ч үнэтэй байгаа. Наадхаас битүү хэрэгэлж байгаа шүү дээ. Ер нь бол. Вакцины шоу нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдтэй баярлалаа. Тэгэхээр оролцогчд маань MD Healthcare Center-т өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор шинжилгээнд хамрагдсан байгаа. Хорт хавдрын эрсдэл бие эсхийг шалгуулахыг хүсэж шинжилгээ өгөхөөр ирсэн вакцины нэвтрүүлгийн оролцогчид. За юу яцхан гэдэг вэ? Ер нь бол яг шинжилгээний талаар бол юу нэг шинжилгээ мэдээж явуулдаг. Өөрөө бол мэдээж тамирчин байсан болохоор одоо бас өөрийгөө эрүүл гэж итгээ яваад идэг. Ер нь бол нэг жилдээ нэг юм нэгцэн юм тамирчаад байдаг. Үгүй яг та гайгүй л гэж боддог. Гэхдээ нэг тийм сайн биш юм шиг байна. Мэдгүй юу ч идэрэл гэсэн шүү тэгэл. Идэхгүй тэгэл хүрээд ирлээ 6-аас хойш. За ёстой анхаардгүй шүү дээ. Ер нь төрөх гэж л эмнэлэгт очдог. Тэгээд төрснөөс хойш одоо ингэж 5 жил ингээл эмнэлгээр яваагүй байж лээ. Манай олонний танил оролцогч нар аль хэдийн 5 тухай хангаж шинжилгээ өгөхдөө бэлэн болжээ. Ямар гоё ороо тий. Дагээ. Өглөөний энэ дээр орж унтах байсан биш үү? За одоо хатхан тий. За одоо. Шинжилгээ өгөх бүртэл сандарч эхэлдэг үе түмэн тамирчин. Бүрдэн шинжилгээ өгж байгаа үг билүү? Үгүй. Цусан дуусчаад байгаа шахаж аваад байгаа юм шиг тий. Ямар хаана хөдлөж яаж зүгээр үү? Цус баг мэдтэй өгдөг баг. Хэмэтгэв надад би зөндөл байдаг ш надад. За одоо тэгээд наад чинь шинжилгээ өгөх гээд баалгач усуугаагүй. Навчаа жүжигчин шинжилгээ өгөхөөр сайн бэлдсэн байна шүү. Нөгөө хавдрах чинь бас наад чинь болохоор энэ хамтдаа гарчин. Шууд одоо гарчлаа. Энэ цуснд гарчтэй. Амар юм бэ тий. Тий. Өглөө өстө юу жоо гарчсан. Шинжилгээ өгөх нь Отхон баяр оролцогчийн хувьд баяр баясгалантай мэдрэмж төрдөг бололтой. Тэгээд дотроо бодчихгүй даа гэж нэг зарлаад явах. Айхаар ингэж суд залгуулцдаг тий. Оролцогч намаа маань айж болохгүй шүү. Заригтай байгаарай. Болцсон үү ингэ. Зя. Бүх шинжилгээгээ өгөөд дууссан оролцогчдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. Тэдний зарим нь эргэлдсэн, зарим нь ч өөртөө итгэлтэй байгаа бололтой. Одоо бид ч эрсдэлтэй нас аахгүй юу? Ер нь бол одоо яг хорт хавдрыг бол хаа нэгэн газараа ургуулж идэг нас шүү дээ тий. Тэгэхээр бол магадгүй. Тэрвээ элдрүүлээд оншилчуд энэ чи идэрдэг л өвчин шүү дээ. Хамгийн гол нь бид нар чи мэдэхгүй байж байгаа л дөрөвдүгээр үеэр байжгаад дээшээ тэнгэр рүү явчихад байгаа болохоос шүү дээ. Одоо ингээд харин энэ нэвтрүүлэлд орснараа хэрвээ эрт илрүүлвэл ихсэн хорт хавдартай байсан ч гэсэн чи одоо хамгийн гол идрүүлэх нь чухал шүү дээ. Зүгээр л амар хаалт байдаг. Нэг айхтар юм бодогдоогүй дээ гэж.
Яг тэгвэл эрүүл байгаа юм чинь нэг ахтар тийм санаа зовоодох юм байхгүй л шүү дээ. Хариу нь ямар гарах бол гэдэг жоохон тийм нэг жижигхэн тийм айдас ч юм уу, эргэлзээч юм уу байна. Гэтэ нэг айхаад ах ч байх вэ. Зүгээр л би бол эрүүл гэж бодоод байгаа шүү дээ. Жоохон шиглэгээр яаж ах юм бөө гэд. Тэг яг хор тавдар гэхээр нь л одоо бүр нөгөө нэг тийм тусгай өөр шинжилгээ авд юм болов гэсэн зүгээр цусаар ингээ авчт юм байна. Тийм болохоор одоо яг өөрөө харж мэдээгүй болохоор хор тавдар гэдгийг бол ягсан мэдэхгүй байна. Одоо яг хаана юу нэ би ч болохоор яг нөгөө нэг эхо бичлэг шиг одоо ингэж үзэж байгаа л гараад ирд юм болов гэж бодсон ч үгүй л гэдэм юм л да. Тэд одоо мэрэгжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авна. Эрсдэл бүхий оролцогч гарах болов. Тэгэхээр шинжилгээний хариуг мөнх ундрах эмч маань дэлгэрэнгүй хариуг танилцуулахаар байгаа. Ингээд хорт хавдрын эрсдэлтэй оролцогч хэн бэ? Одоо эрсдэлтэй бол эрсдэлтэй л багсаа дөөр. За одоо хамгийн настай тэгээд одоо наашаад явах. Наашаа юу? Үүдүм агч бас нэг спортоор гэж нүдэд арчи. Эрүүл юм маягтай байгаад байгаа байхгүй юу? Танихдахгүй нүрээд нөөч. Энд их төрөөс нас харгалцахгүй гэсэн шүү дээ, тий. Одоо бас над дээр үзлээ. Энэ над дээр ирсэн. Чамруулаа. За энэ ер нь зогсохгүй юм байна да. Йоо. За баяр хүргье. За бүгдээр нь тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчдын дунд хор тавдрын эрсдэлтэй оролцогч байхгүй. Санаа амарч болно. Баяр хүргье. За тийм баха. Одоо заавал нэг юм эрсдэлтэй байх юм байх гэж бодоод байл. Заавал нэг юм дээр. Ямар гоё бүр баярлалаа. За тэгэхээр мөнх ундрах эмч маань шинжилгээний хариун дээр тодорлого өгвөл. За та бүхэндээ энэ гайхалтай бас мэдээг тулгаж байгаад бол таатай байна. За бүх одоо оролцогчид маань бол эрэгтэй хүмүүс нь бол эрэгтэйчүүдийн за хоол боловсруулах талын за бүдүүн шулуун гэдэс ходоодны хавдрын маркерууд бол өгсөн. Эмэгтэйчүүд нь бол эмэгтэйчүүдийн талын өндөвч болон одоо мөн ижил хоол боловсруулах талаас ходоод бүдүүн нарийн бүдсүн гэдсний шинжилгээний хавдрын маркер илрүүлэх шинжилгээг бол өгсөн байгаа. За бүх оролцогчид маань бол энэ үзүүлэлт маань хэвийн гарсан. Тэгэхээр энэ сайхан мэдээг олдуулахад маш таатай байна. Энэ байдлаараа одоо удаан хадгалах ёстой. Тэгэхээр та бүхэн маань эргээд 6 сар жилийн дараа ингээд тогтмол энэ шинжилгээнд бол хамрагдаарай. За мөн үзэгчд маань энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд маань за хавдрын болон бусад одоо цусны ерөнхий шинжилгээ, биохим, бусад одоо нарийн шинжилгээнүүдийг мөн 6 сар тутамдаа бол ингээд үзлэг шинжилгээтэндээ хамрагдаж, урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаарай гэж хэлье. За баярлалаа. Маш оновчтой тодорхой мэдээллүүдийг олгосон мөнх ундрах эмч болон ариун эмч нартай туйлын их талархал төвшүүлье. Та бүхний ажил үйлс өрнүүн дэлгэр байх болтугай. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бас хүрэлцэн ирсэн бид нартай хамт эрүүл мэндийн боловсролыг одоо үзэгчдтэй бас дамжуулан өгсөн оролцогчдоо бас баярлалаа гэж хэлмээр байна. За хамгийн чухал юмыг ойлголоо. Ерөөсөө л урьдчилан сэргийлэх үзлэг. Одоо өөр бол юу ч. За яг тэр нөгөө хоолны дэглэмийг хүн болгон барьж чадахгүйгаас хойш тий. Эрүүл юуг барьж чадахгүйгаас хойш магадгүй та одоо за тэрийг бол би барьж чадахгүй. Би зүгээр хэвийн гэж ойлгодог хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Зүгээр л хамгийн чухал номер 1 юм ерөөсөө л урьдчилан сэргийлэх үзлэг л юм. Энэ шинжилгээнд хамрагд өөр аврах юм балга. Тийм ээ. Эрүүл мэндийн мэдээллийн давталыг тогтоох вакцины шоу нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.